За Монгол улсад шингэрүүлсэн шатдаг хийний хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Эдгээр хэрэглээний дундаас хуваарай жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд одоо нийтийн хоолны салбарт жижиг мохлогууд дээр даралтан сав шингэрүүлсэн шатдаг хэрэглэх одоо үйл ажиллагаа ирсэн байгаа. Уг үйл ажиллагаатай холбоотойгоор үйлдвэрлэлийн осол гарах тохиолдлууд маш их тохиолддог байгаа. За эдгээр энэ гарч байгаа ославарыг бууруулж урьдчилан сэргийлэхийн тулд хийн тоног төхөөрөмж, даралтан сав тоног төхөөрөмжийг ашигладаг холбоотой дүрм гэж байдаг. Галын аюулгүй байдлын тухай хууль, за захиргааны аюулгүй байдлыг илүү их хангаж анхаарч ажиллавал урьдчилан сэргийлэх боломжтой байдаг байгаа. За хийн тоног төхөөрөмжтэй холбоотойгоор хий алдах тохиолдлууд маш их бүрэн бус одоо хэрэгсэлтэй холбоотойгоор ослууд маш их гардаг, хорлого тогтох тохиолдлууд гүйшигний болон амьсгалын замын одоо зарим нэг өвчлөл гардаг бол зүрх судасны болон зарим нэг өвчтөе хүмүүс дээр хөндрөлүүд, артерийн судасны даралт ихсэх, за тэгээ зүрхний хэм алдах ч гэдэг юм уу, эдгээр өвчлөлүүд бас нэлээд одоо хэлбэг тохиолдог байгаа. Заман шингэрүүлсэн шатдаг хийн тохирсон одоо өөрийнх нь чанарт тохирсон, шин чанарт тохирсон одоо галын хорыг бас ашиглалтыг сурах хэрэгтэй байдаг. Нийтлэг ер нь гарч байгаа үйлдвэрлэлийн осолтой холбоотой жижиг дунд бизнес эрхлэгчид тэр тусмаа одоо хоол үйлдвэрлэл, стрит фуд одоо тэгээд бүхээгт одоо худалдаанууд одоо үйлдвэрлэлийн худалдаан дээр хариуцсан аюулгүй ажиллагааны талаар сургалтанд хамрагдаагүй буюу одоо мэдлэг мэдээлэл дутуугаас хүмүүст маань маш их тийм санамсар болгоомжгүй байдлаар үйлдвэрлэлийн осолт өртөх тохиолдууд их гардаг. Эдгээр дээр яаж ийм гэхээр цахилгаан тоног төхөөрөмжийг бүрэн гүйцэд хаалгахгүй баг, хийм баллооны хаалтууд, за тэгээд ардалтыг мөн хинж тогтмол шалгаагүйгээс үүдэлтэй хий алдалтыг бас мэдэхгүй байх тохиолдлууд их байна. За тэгээд ил гал гаргаж байгаа хийм баллооны дэргэд тамхи татах, ил гал гаргахч гэдэг юм уу, эдгээр эрсдэлт одоо үйлдэлүүдийг мөн маш их хийж байна. Тэгээд зориултын хадгалах буюу стандарт шаардлага хангаагүй галын дэргэд ч юм уу ил тавьснаас үүдэлтэйгээр тодорхой хэмжээний хий алдахад одоо тесрэг дэлбэрэх гэдэг юм уу, тийм аюул эрсдлүүд маш их өндөр байдаг. Эдгээрийг яг аюулгүй байдлаа хангаж чадаагүй байж үйл ажиллагаа эрхлэх тохиолдлууд маш их байгаа. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн шатдаг хийн хэрэглээтэй холбоотой үйлдвэрлэлийн осол нь систем буруу суйрлуулсан агааржуулалт мөн төхөөрөмжийн холболт шугамын төлөв байдал, үйлчилгээний засвар мөн аюулгүй ажиллагааны заавар, сургалт, хяналт, хангалтгүйгээс дэлбэрэх, шатах, галд өртөх, хордлогод орох, барилгын хийцэд нөлөөлөх зэрэг үйлдвэрлэлийн ослууд үүсэж байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хийн төхөөрөмжийг тогтмол шалгаж засвар үйлчилгээг мэргэжлийн хүнээр хийлгэх, ажлын байранд хий алдагдлыг илрүүлэх төхөөрөмж байрлуулах, аюулгүй ажиллагааны гарын авлага, тэмдэг тэмдэглэгийг ил харагдах газар байршуулах, ажилтнуудад галын аюулгүй байдал анхны тусламжийн сургалт тогтмол зохион байгуулах. Харин мэргэжлээс шалтгааллах нийтлэг өвчнүүдийн тухайд гар мөр, нурууны булчингийн өрөвсөл, амьсгалын замын өвчин, арсны харшил, түлэгдэлт. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эргономикийн шаардлага хангасан ажлын нөхцөл, ажил үүргийн онцлог тохирсон ажлын байр бүрдүүлэх, амьсгал хамгаалах хэрэгсэл, гар хамгаалалт, халуун төсвөртэй бээлийн өмсөх, агааржуулалтыг сайжруулах, уур сорогч төхөөрөмж ашиглах. Аюулгүй, эрүүл орчинд ажилласнаар осол өвчлөлөө сэргийлэх бүрэн боломжтой.